Өнөөдрийн хичээлээр бага бүлгийн хөгжмийн хичээлээр шин дуу сурцгаая. Мөн хоёр халбгаар хэмнэл цохиж хөгжимдөн дуулъя. Ахлах бүлгийн хөгжмийн хичээлээр шин дуу сурцгаая. Хүүхдүүдээ бэлтгэл бүлгийн математикийн энгийн төсөөллийн хичээлд оролцохдоо бичгийн цаас харандаа үзгээ бэлдээрэй. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдрийнхөө хичээлээр алгаа даштуг, дуулж, бүжгэлж, хөгжимдөн сурцгаая. Хажуудаа хоёр ширхэг халбаг бэлдээрэй. Урагшаа суугаарай. Улаар нь гიშгээрэй. Нуруугаа дэгшлээрэй. Дууныхаа шүлгийг чийжлээ хүүхдүүдээ. Алгаа таш, алгаа таш. За дахиад хэлье хүүхдүүдээ. Алгаа таш, алгаа таш. За дахиад нэг хэлье хүүхдүүдээ. Алгаа таш, алгаа таш. Алгаа гэхэд хоёр гарын алгыг дээш нь харуулаарай. Таш гэхэд хоёр гарын алгыг тавсраарай хүүхдүүдээ. За хөдөлгөөнтэйгөө дууныхаа үгийг хэлцгээе. Алгаа таш, алгаа таш, алгаа таш. За дахиад нэг хэлье. Алгаа таш, алгаа таш, алгаа таш. За дахиад нэг хэлье хүүхдүүдээ. Алгаа таш, алгаа таш. За дараагийнхаа үгийг чийжлээ хүүхдүүдээ. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. За дахиад хэлье. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Хэрвээ гэхэд хоёр тийш нь толгоогоо хөдөлгөөрэй. Сонсож байвал гэхэд чихнийхээ хажууд гараа аваарай. Алгаа гэхэд гараа дэлгээд, таш гэхэд халгаа хавсраарай. За дахиад хэлье. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. За дахиад хэлье. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. За дахиад хэлье. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Үгээ зээжилсэн чи хүүхдүүдээ дуугаа аятайн дуулъя. Алгаа таш, алгаа таш. За дахиад дуулъя хүүхдүүдээ. Алгаа таш, алгаа таш. За дараагийнхаа батагтай холбоо хүүхдүүдээ. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. За дахиад дуулъя. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. За дахиад дуулъя. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. За дахиад дуулъя. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. За эхний мөртөөгөө хоёр мөрөө холбож дуулъя. Алгаа таш, алгаа таш. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Дахиад алгаа таш, алгаа таш. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Дахиад дуулъя. Алгаа таш, алгаа таш. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Дууныхаа аялгыг сурсан чи хүүхдүүдээ хөдөлгөөнтэйгөө дуулцгаая. Алгаа таш, алгаа таш. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Алгаа таш, алгаа таш. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Алгаа таш, алгаа таш. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа таш. Хүүхдүүдээ дууныхаа аяыг сурсан юм чинь халбагтайгаа хөгжимдөд сурцгаая. Алгаа таш, алгаа таш.
Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа тааш. Одоо аялгуутайгаа явъя. Алгаа тааш. Алгаа тааш. Хэрвээ хөгжим сонсож байвал алгаа тааш. Хүүхдүүдээ сая дууныхаа 1-р бадгийг сурсан юм чинь дэлгэцэн дээр гарах дууны үгийг эцэг эхчүүдээ бичиж аваад хүүхдүүдтэй дуулуулаарай. Баяртай хүүхдүүдээ. Аргат бор. Нэг малчин айл байжээ. Тэднийх олон хүүхэдтэй юмсанжээ. Цөмөөрөө л ажиллаж хичээнгүй. Харин хамгийн отгон нь нилээд адтай, аргатай жаал гинэ. Тэгээд ч тэрүү түүнийг амар баяр гэхээсээ аргат бор гэлцэх нь олоон. Нэгэн өглөө ээж нь "Сүү уух хүүхэд байна уу?" гэхэд аргат бор бусдаасаа төрүүлэн дуугарч "Би" гэв. Өрөм ааруул идэх хүүхэд байна уу гэхэд аргат бор бас л "Би" гэв. Үд боллоо. Ээж нь хуушуур хайраад "Хуушуур хэн идэх вэ?" гэтэл аргат бор бусдаасаа уртаж "Би" гэлээ. Өдөж боллоо. Ээж нь тараг бүрээд "Хэн тараг уух вэ?" гэтэл аргат бор мөн л бусдаасаа өрсөж "Би" гэв. Унтахын өмнө ээж нь "Маргааш хэн хоньны ээлжтэй билээ?" гэтэл аргат бор бусад руугаа харж "Ээжийн асуултанд би л ганцаараа хариулаад байх юм. Бусд нь ганц ч гэсэн би" гэхэд яадаг байна. Гэтэл гэр дүүрэн инээлдэж гинэ. Хүүхдүүдээ ажил хийх болоход аргалж битгий залхуураарай. Чих. Давааг тишүүр аван гэрээс гарахад ээж нь "Гадаа хүйтэн байна шүү. Миний хүү малгааныхаа чихийг буулгаарай" гэж хашгирлаа. Хүү "За ээжээ" гэж явуутундаа хайхамж муутай дуугарсан боловч хаалгаар гармагц мартаж орхилоо. Бушуухан л гулгахыг хорхоосож гол руу хөлийн хурд мэдэн гуйлээ. Тэнд очоод толь шиг тунгалаг мөсөн дээр тишиж байгаа хүүхдүүдийг харан бүрч яарлаа. Санд минь хөлдөө тишүүртэй шахаага өмсөж байх зуурт ээж нь нэг юм хэлж байсан санагдав. Заавал юу хэллээ гэж бодсон боловч хальт сонсоод өнгөрсөн болохоор санаанд буусангүй. Ээжийнхээ юу хэлснийг санах гэж удаанч хичээсэнгүй. Хүүхдүүдтэй хамт гулгаж 2-3 тойр үгүй юу өрөөсөн чих нь бахиар хавчаад авсан мэт час хийгээд явчихлаа. Тэр даруул ээжийнх нь "Малгааныхаа чихийг буулгаарай" гэж байсан гинэт санаанд норлоо. Хүүхдүүдээ хүний хэлснийг анхааран сонсож, бие эрхтнээ хайрлан хамгаалж, цаг агаарт тохируулан хувцлаж байгаарай.